За юу яцгаан хэдүүлээ шинээр гарсан 2 трейлер үзэх гэж байна. Thumbnail title юмнаас нь харсан бах. За нэг нь бол Love Death Robots-ийн 4 дахь season volume 4-ийн анхны яг бүтэн трейлер, өмнөх нь teaser байсан юм байлаа. Бүтэн трейлер нь 2 минутын трейлер байлаа. Тэгээд нөгөөх нь болохоор Predator Badlands-ийн трейлер байгаа. За Predator-ийн animated цувралын биш animated цуврал биш. Anthology кино юм байлаа шүү. Дотроо 3 өөр story түүх өгүүлэх нэг бүр хэмжээний кино юм байлаа. Тэр тэгээд Love Death Robots 2-ын трейлерыг үзцгээе. Гиснээс тэрнээс өмнө мэдээлэл хүрэхэд юу нэ Thunderbolts-ийн шөнийн өдрийн захиалга эхэлсэн байгаа шүү. Тэгээд IMAX танхимд IMAX шөнийн өдөр эх дөрөвдгийн шөнө гарна шүү. Тэгээд тэрний мэдээллийг юуныхаа дараа трейлеруудынхаа дараа илүү хүргэе. Мэдээлэл хүргэе. За одоо Love Death Robots volume 4. Okay. Let's go. Whoa. Арай чангуу шүү. Okay. Let's go. Black hole. It's a clenched, feculent sphincter. Oh, nice. It cries out for a savior. Ooh, Scavenger's Reign vibe өгч байна. Scavenger's Reign vibe нэлээ өгч шүү. Тэр ном нь юу гэж байна? Prayer book гэнэ. Зэлбэрдэг ном аа л гэж байна. Scavenger's Reign vibe шууд өгч шүү. Cries out for me. Энэ муур ярьж исэн юм те. Wait. Out for me. Oh damn, full Nazi eh? Энэ видео шууд бандуулах бай те. Let's go. Anyone got a problem with that? It was the end of the world. We still got each other, and when the time comes, we gotta take back what's ours. Найс яг өмнө нэг ажиллаж исэн студиуд эргэж ирж байгаа нэг мэдэгдэж шүү дээ. I have a proposition. I will give you the earth if you will worship me. Do we have a deal, sir? And so, our crusade begins. Оо. What begins? Cool. Wait, гэхдээ энэ What Is that this is not CGI. Not CGI, right? What? Yeah, no. Холимог юм байна л да. Nazi. One of the fallen. Oh damn. Nazi нэгтүүдтэй алдчихсан тийм. Smart appliances, stupid owners гэнэ. If he ever lights a candle, we are all going to die. Kill me now. Гоё. Энэ жижигхэн юунуудтай season 1 дээр байдаг эпизод штэ. Тэрний стайл юм байна. Энэ гоё. I was dead when you came here. Гэтэ яг classic яг мэдээж олон янз байгаа. Гэтэ миний хувьд яг та хэд ямар төрлийн одоо ангитан дуртай бай хуваалцаарай. Надад бол яг энэ одоо юу н стайлын ангиудад би амар дуртай. Одоо Beyond the Aquila Rift, Sony's Edge энтер гэлтэй. Эсвэл одоо тэр нөгөө нэг ямар Voyage үлээ. Holy shit тэр мэр те. Яг заавал sci-fi биш, стайл нь энэ да. Тэгээд тэр дундаа ялангуяа sci-fi явах юм бол бүр гоё санагддаг надад бол. Гэтэ одоо comedic ч юм уу эсвэл тэр нөгөө 2D animation ч юм уу ингээд бусад стайлууд нь гоё л доо. Мэдээж Zima Blue ч юм уу эсвэл 3 robot mob classic л та. Гэтэ яг миний favorite нь энэ стайл. Одоо secret level дээр жишээ нь юу вэ? Secret level-ыг адилхан хүмүүс хийсэн шүү дээ Amazon дээр те. Тэрэн дээр нөгөө Warhammer 40K-ийн эпизод байдаг шүү дээ тэр мэр. You saved me. You have them. They are called fountains. Sample my power, foul creature. Энэ мууртай эпизод үнэн гоё байх юм шиг байна. Оо. Damn. Arrow episode. What? Mr. Beast? John Oliver. Red Hot түрүүний тоглолттой байсан. Тэрэн дээр Red Hot Chili Peppers байгаа юм байна те. Окей. Kevin Hart. Окей.
John Boyega awesome. Brett Goldstein гэж мэдгэстэй юм шиг санагдаад байна. John Boyega гоё. Энэ саяных юутай War of the Worlds-тай айгуу төстэй юм харагдаж байгаа чинь. Cool. For the revolution. Nice. 5 сарын 15-нд. Awesome. 5 сарын 15-нд шинэ 10 гарах нь за үзээд ревю хийн дээ. 5 сарын 15-нд 4 дахь өдөр юм байна. Үзээд ревю хийн. 5 сарын 15 яг Thunderbolts-оос яг 2-7 хоногийн дараа юм байна. За хэдүүлээд эхнээс нэг харчих тий. Эпизодоор нь яг нөгөө нэг нэрлэгдээд явсныг нь харчих. 10 new trips. За энэчнээс яг эпизодын нэр явуулсан. За харъя. За 400 Boys гэж эпизод. It was the end of the world. 400 Boys-ны авраг Attack on Titan-ы монстр Titan-ууд шиг юм ба шүү дээ, тий? We still got each other. Энд нөө Zima Blue шиг төстэй юутай маань. When the time comes, we gotta take Animation стайлтай маань. back what's hard. Эсвэл бас нөгөө нэг season 2 дээр үлээ нэг юм харь гаргийн гариг дээр нэг юм амар хүүтэн мөсөн гариг дээр нэг үйл явдал болоод байдаг нэг байдаг шүү дээ. Season 2 дээр байдаг санагдаад байна. Нэг дээр л биш баха. Тийм ямар ч сан 1-2-ын нэг аль нэг дээр байдаг. Тэрнтэй бас төстэй маань хахаар. За for he can creep гэнэ. I Окей. have a proposition. I will give you the earth Моортой эпизод 2 байгаа юм байна. if you will worship me. Эндтэй бүр бас дагавар муур тэгээ чөтгөр мөтгөртэй юм байна, тий? Do we have a deal, sir? Энэ ямар балер муур шиг нөхөр вэ өөрөө тий нүд мэднэ. Тэр муур шиг нүдтэй юм шүү дээ. Golgotha гэнэ. So, our crusade begins. Энэ бүчтэй зүгээр зураг авалтыг CGI-тай холцсон баг live action юм шиг байна тий яг анхны live action биш л дээ эхнийхтэр нөгөө нэг хөргөчин дотор нь бүтэн civilization яваад байдаг тэр чин live action байдаг. Энэ баг live action-ыг яг яатсан CGI-тай холцсон яг энэ одоо баг кино шиг л гэсэн үг байхгүй тий юм шиг харагдаж байна. What begins? She can't take much more. How Zeke юу юу гэсэн бэ? Much more. Sorry. How Zeke got religion, okay? Can't take much more of this. Хоёрдугаар таны үе бөмбөгдсөн шүү дээ, тий? One of the fallen. Smart appliances. Энэ comedy If he ever episode. lights a candle, we are all going to die. Kill me now. Close Encounters of the Mini Kind. Close Encounters of the Third Kind гэж Spielberg-ийн алдартай кино байдаг. Тэрний нэрэн дээр мэдээж тоглолт хийж байгаа. Энэ гоё, энэ илэрнэ, энэ бүр. Энийг бол тийш яадаг үлээж байна. I was dead when you came Энэ бол яг классик төр байсан тий. here. You saved me. Гоё. You have them. Энэ бас амар гоё комедик нэг тийм харьцалцсан. Нэгнийхэн талаас амар serious болоод байдаг. Нөгөө талаас нь амар комеди болоод байдаг. Тэгснэ бас нэг twist юм байх л баг л та тийм. Энэ season-ыг гарсны дараа юу явал гоё юм байна. Энэ season-аар юу хийчихэд тэгээд дөрвөн бүлгийн бүх ангиг нь юу хийвэл бас гоё юм байна тий. Rank tier list маягаар явбал бас гоё юм байна. Тэгээд season 5 чинь их ойрхон байгаа санагдаад байх юм. Хэдүүлээ тэрийг бас харъя тий. Season 5 нэлээд ойрхон байгаа санагдах юм. Үгүй ч үлээ. Тэрийг харах боломж байна уу? Let's see. За ямар ч гэсэн season 4 л байгаа юм байна. Окей. They are called thumbs. Sample my power, foul creature. The Screaming of the Tyrannosaur. Энэ бас сонирхолтой юм аа. Энэ Jupiter биш үү те? Jupiter-ийн бархас байд гаргийн. Гадаа гэсэн. Orbited байна. Бархас байдын orbited. Энэ Mr Beast юм биш үү? Тэ? Amazon дээр Sean Field-д Netflix-ийн CGI sci-fi ертөнц рүү ирж шоу хийж байгаа юм шүү. Can't stop. Can't stop. Okay, I get it. Юу штэ Red Hot Chili Peppers амар алдартай дуу Can't Stop штэ. Nice. Awesome. Гоё. For the revolution. For the revolution. Манай өөрийн revolution гэж юу ах юм бол та. Гоё.
таад ингэж боддог. Одоо эн чинь ингээл яг хаа мэдээж Red Hot Chili Peppers хөгжим одоо хамтлаг хамтлагийн дүр тийм үү те тоглож байгаа иймэрхүү юм сонирхолтой л байна л та. Гэхдээ зүгээр ер нь анимашн дээр яг алдартай хүмүүс одоо алдартай гэдэг нь зүгээр яг ингээд дэлгэцийн бүтээлийн за ингээд live action бодит зураг авалтын жүжигчд дуу оруулахтай ингээд зөв celebrity нэртэй ингээд тэр ийм хүмүүс дуу оруулсан ингээд тэрний тал дээр юу гэж боддог. Одоо чинь би бол тэрнээс илүү яг жинхнээсээ voice over actor гэж бас яг дуу оруулдаг жүжигчд те дуу олон жүжигчд. Яг тэр хүмүүсийг нь илүү сайн team жүжигчдийг нь дөрүүдд нь тоглуулах нь илүү зүгээр яг уран бүтээлийнхаа талаас бол тэр нь илүү дээр гэж боддог. Тэгээд юу гэдгийг тэднэрийгээ мэдээж хүмүүс танигдуулахтай иймэрхүү зүйл. Яг хуу ингээд алдартай хүмүүсээр дуу оруулаад алдартай гэдэг нь одоо юу гэдгийг дэлгэцийн төрөөсөн live action царай зүсээрээ алдартай. Ийм хүмүүсийг дуу оруулах нь яг давуу тал мэдээж анхаарал татна тий. Oh shit Mr Beast байна да. Мэдээж тийм тал байгаа. Зарим нэг жүжигчдүүд давхар тэрэндээ үнэхээр сайн жүжигчд бас байдаг. Одоо жишээ нь Hailey Steinfeld бол үнэхээр мастер хийчлээ шүү дээ тий. Spider-Gwen тэгээд одоо Arkane Vi гэдэг ч юм уу. Үнэхээр тэрийгэ мастер хийсэн. Тэрэндээ үнэхээр мундаг болчихсон. Өөр тим төрлийн жүжигчд бас хэдэд байгаа. Одоо Aquafina ч юм уу тий. Яг Aquafina жоохон нэг төрлийн дүр тоглоод байгаа нь их болчиход байгаа л да тэр үнэн. Гэхдээ ерөнхийдөө одоо тэрийгэ бас мастер хийчихэд байна л да. Гэхдээ л зүгээр ерөнхийдөө ингээд нэг юм од заавал одоо цариуцсан танигдсан гэхээсээ илүү voice actor-уудын цариуцс илүү танигдах. Тэгээ voice actor-ууд тэрүүгээрээ илүү карьер нь гоё явах байл илүү гоё надад санагдаг. Одоо жишээ нь алдартай хоёр шүү дээ. Last of Us-ын хоёр те. Troy Baker байна. За тэгээд хин байна. Ashley Johnson байна. Тэр хоёр дээр зөвхөн тэр хоёроор биш. Last of Us-аас биш бүр маш олон project-уудаар олонний танил болсон юм мундаг хоёр байдаг. Тэрэн шиг илүү олон хүмүүст бас танилцдаг зүгээр санагдаж байна те. Би танихгүй байгаа ч гэсэн энэ ч байгаа энэ нэрлэгдсэн хүмүүсээс бас зарим нь яг voice яг мундаг одоо карьер нь мундаг voice actor-ууд байгаасаа гэж найдаж сайн мэдгүй л л та бүгд нь. Тий. За Brett Goldstein гэдэг чинь гэхдээ нэг мэддэг нэр санагдаад байгаа. Яг Google-д ингээ өнгөрөөч. За хэдүүлээ 2 дахь трейлер л үгүй орё. 2 дахь трейлер. За тэр нь Predator Badlands. Ooh. Let's go. Okay. За нөхдүүд жинхэнэ ангууч шүү дээ. Жинхэнэ агендаг ангууч шүү дээ. За юунууд байна? Горилла байна. Хүн байна. Нугастайгаа. За энэ Tyrannosaurus T-Rex байна тий. За өөр энэ alien манай alien байна уу? Alien харагдахгүй байх чам. Interesting. Эдгээр ч балер нөгөө нэг юм хантруудтай юу цуглуулдаг шүү дээ тий. Трофи болгож одоо цуглуулга Монголоор тэрийг юу гэж байна вэ? Trophy hunting гэдэг чинь амтаа агнж магнаа нөө юм цуглуулдаг те. Тэр чинь одоо trophy цом гэхээр мэдээж буруу хэллэг болно. Одоо юу цуглуулдаг гэх юм чи. Манайд мэдж байгаа бол уучлаарай. Манайд мэдж байгаа бол нэрээ гоё комент бичээрэй. За энэ мэддэх ёстой reference маягийн гаргадаг. Энэ юутай айгуу төстэй. За арай биш ч юм уу хээлийн дээр гардаг. За харъя. I didn't think you survived. Эльфанын юу тоглох ёстой энэ кинонд. Тоглох ёстой ч яг гарах бах. Ямар дүр дээ мэдгүй байна. Мөрөөр. Wait. Воо, энэ нөгөө тэр нэрэ темка надад хэлцээс би нэг үзэгс төхүү нэрэ яаж байгаа гэсэн штэ. Оролцож байгаас яг трейлер дээр нөө хүүгийн дууг оруулсан юм уу эсвэл кинонд оролцох юм мэдгүй. Гэхдээ төхүү хамаатай гэсэн. Oh damn. Awesome. This is good. Төхүү энэ хэсэг л ингэ соосон. Мөрөөр цаанаа л нэг өөр шүү те. Damn, ямар гоё юм бэ. Тэр Star Wars Fallen Order эхлэхэд те бүр fucking awesome. Гоё бүр full sci-fi хөлбөр. Predator. Dan Trachtenberg, Prey найруулагч. Prey үзээгөө please үзээрэй. Amber Midthunder гээд уугуул гаралтай жүжигчин тоглосон бараа. Holy fuck, бүр амар гоё Prey. Тэгээ Prey амар амжилттай болоод одоо энэ Badlands тэгээд юу илээ нөгөөх нь animated нөгөө дотор 3 storyтэй shit нэрээ мартцсан бас Predator юу байгаа шүү дээ хүүлүүдээр гарна гэ тэ. Тэр хуйлангийн одоо ингээд Prey-тэй нийлээ гурвангийн Dan Trachtenberg гээд уран бүтээлч хийж байгаа. Awesome. Үнэхээр гоё. Эльфанин.
Whoa, what the fuck? Манай нөө юу болсон биш? Raven. Three-eyed Raven болсон шүү дээ. Тэр Three-eyed Raven болоошоос. King хаан болоод Bran хаан болоод Three-eyed Raven хэрэгтэй болоо Elfang явчихсан юм шүү дээ. Оо. Тэр Predator. Энэ Predator-ийн дизайн ямар гоё юм бэ тэр анимашн дээр Predator-ийн дизайн амар гоё. Тэрийг хэдүүлээд алмаар дахиад нэг үзчихэ. Damn. Production design IMAX биш тоосон. Энэ бүр алгаар шийджээ ёо. You're hunting something that can't be killed. Энэ хоёр Predator хоорондоо үзэж байгаа шүү хин. You're hunting something Тийм биш те. that can't be killed. Badass. Oh yeah baby. Yes. Awesome. Ямар гоё харагдаж байна. Тэг Killer of Killers ахгүй. Йоо, Badlands IMAX. Юуны Thunderbolts-ийн тэр шинэ энэ нөгөө нэг Badlands Killer of Killers-ыг үзэхээс өмнө юу байгаа шүү. Thunderbolts-ийг юу зарлагдсан шүү. Шөнийн тусгай үзрийн тасбар дахиад эхэлсэн байгаа шүү. Юу байгаа? Ингийн тасбар нь 50,000 гэж байгаа хамгийн гой суудлууд байгаа. Ингийн тасбар нь 50,000 гэж байгаа, премиум суудлал нь 55,000 гэж байгаа. Тасбар болгонд постэр, тусгай тасбар, ингрийн тэмдэг, дээрээс нь энэ бичиг байгаа, card sticker дагалдсан шүү бүгдээрэнд нь. Тэгээд тийм болохоор нэг дээрээ хамт үзье. Rusty Socks Facebook хуудасаар бичээрэй. Хамгийн гой суудлууд нь яг энэ specific тусгай үзүүрийн яг энэ гой одоо юунууд дагалдах гой тасбарууд нь байгаа. Тийм учраас суудлын сонголт ерөөсөө санаа зовлтгүй. Тэгээд ягараа нэг дээрээ суудлууд нь юм байгаа. Танхимын одоо яг энэ ногоон хэсгүүдийг бол авах боломжтой. Яг энэ ногоон зөвхөн яг энэ ногоон суудлууд бүгдээрээ постэр, тусгай тасбар, ингрийн тэмдэг, card sticker-тэй. Тэгээд энэ артлын 2-1-ийнх мэдээж премиум суудлал учраас ядуу тухтай санал матлаа те 55,000. За тэгээд бус нь бүгдээрээ 50,000 гэж байгаа. Тэгээд нэг дээрээ хамт үзье. За тэгээд IMAX гиснээс сая үргэлжлүүлээд энэ Predator юу энэ төр бол IMAX үзэр хийх боломжтой юм байна шүү дээ. Holy shit IMAX-аар юм байна. Гой. Тэгээ Fantastic Four, Superman гээд олон кинонууд IMAX-ийн тусгай шөнийн үзрүүд хийн шүү. Нэг дээрээ одоо Thunderbolts дээр нэг дээрээ тэгээд дээрээс нь Final Destination 28 years later одоо энэ чинь харагдаж байна те. Энэ хэд дээр бас IMAX биш зүгээр арай жижиг танхимд гоё аимшиг киноны тусгай үзэр бас хий гэж бодож байгаа шүү. Тэрэн дээр сан сэтгэлээ бас хуваалцаарай. Тэгээд энэ Thunderbolts-ийн билет захиалахаар бол миний энэ Rusty Socks энэ хуудасаар холбогдоод чат бичиж юу байгаарай. Тикет захиалаарай. За хэдүүлээ Predator Killer of Killers-ыг дахиад ганц үзчихье. Хүүлүүдээр гарна гэж байгаа. Тэгээ энэ цувралын болов гэсэн чи үгүй юм байлээ. Нэг бүрийн хэмжээний кино дотроо 3 storyтэй юм байлээ. Хоёрдугаар тань Викингчүүд тэгээд нэг нь юу байлаа мартчихаж. Хоорондоо тэгээд ямар нэг холбоотой л байх байх л та. Тийм нэг нь юу Feudal Japan. Самурайчуудтай Японы үе. Энэ бүр гоё. Яа. You are old enough now. It's time I tell you about the monster. Йоо. Йоо, Predator-ийн дизайнууд дээр үнэн тоглож байгаа маа. Or it will kill us all. Тэгээд амар өөр хөлбөрөд байгаа юм шүү дээ. Тэр нь амар гоё. Бүгдийн individual тус нь олгож байгаа байхгүй тий.
Ёо. Ёо. Awesome. Ёо, Alien юу хоёрыг Predator 2 франчайзыг ингэж амар гоё шинчлээд ингээ авч явж байгаад бүр үнэн баяртай байна. Alien Romulus бүр үнэхээр гоё байсан. Тэгээ Romulus-ыг үргэлжлүүлэхээр болчих шиг болсон шүү дээ. Тэгээ одоо юу Predator-ыг Dan Trachtenberg ингээ хийгээ явж байгаа нөхөр бүр амар гоё байна. За тэгээд юу хамтаас бүгдээр нь баярлаа. Thunderbolts эрэгт өртгөд шөнийн үзэр байгаа шүү. За тэгээ мэдээж нэгд өдөр болгон The Last of Us-ийн шинэ эпизодуудыг Хүүхдийн парк Red Rock Castle рестораны нэг давхар үн төлбөргүй үзэж байгаа шүү. Тэгээ гоё activity тоглоомнууд яваад бас гоё шагналтай тоглоомнууд явж байгаа. Одоо ирэх нэгтгэс буюу 3 дахь ангиас эхлээд манахаас бас шагнал юмнууд нэмээд өгүүлнэ. Айгу зөвхөн энэ үйл ажиллагаан дээр л гардуулах юм гоё merchandise-ууд бас өгж байгаа шүү. За мэдээж юун дээр бас Thunderbolts-ийн ивент дээр зөвхөн тасалбарт дагалдахаас гадна дахиад нэмээд мерчнуудыг бас шагнал болгож уралдаан тэмцээнүүдээр бас өгнөө үйл ажиллагаа явагдсан шүү дээ. Тийм учраас идэвхтэй оролцоогоорой гэж хэлмээр байна. Тэгээд pop culture, media, кино season эхэлж байна. Тэгээд бүх контентуудтай маань за бас үйл ажиллагаануудтай маань хамт байгаараа санал сэтгэлээ хуваалцаараа идэвхтэй оролцоороо donation хийж дэмжихийг хүсвэл энд мэдээлэл байгаа шүү. Тэгээд donation гэхээсээ илүү ер нь үйл ажиллагаанд оролцох нь илүү том дэмжлэг болно гэдгийг хэлмээр байна. Тэгээд хамтаас бүгдээр нь баярлалаа. Дараагийнхаа контент юмнуудаар уулзлаа. Баяртай.